Хайцгаа. Шинэ gossip бичлэгээрээ уулзч байна. Би үсээ ингээд дэлхий хуваадаг болсон байгаас тээ. За өмнө нь Kanye West-ийн хувийн туслахаар ажиллаж байсан Lauren Pisciotto гэдэг эмэгтэй Kanye West-ийг шүүхт өгсөн байна. За Lauren Pisciotto гэдэг эмэгтэй өмнө нь болохоор OnlyFans-ийн модель байсан. Жилдээ сая орчим долларын орлоготой байсан. Тэгэхээр сардаа багадаа 100 мянган долларын орлоготой байсан гэсэн үг. Энэ нь Монгол мөнгөөр ийм юм байна. Ийм их орлоготой ийм эмэгтэй байсан байна. За тэгээ OnlyFans дээр шалдан зураг биш дандаа бикинитэй эсвэл дотор хувцастай байгаа зураг оруулдаг байсан гэж байна. За Lauren гэдэг эмэгтэй хөгжмийн ертөнцид 15 жилийн турш ажиллаж байсан ийм эмэгтэй юм байна л да. Тэгээ 2021 онд Kanye West-ийн Yeezy гэдэг брэндийнх нь шинэ коллекц дээр нь ажиллаж байсан. Мөн 2021 онд гарсан Donda гэдэг альбом дээр нь ажиллаж байсан ийм эмэгтэй юм байна. Ингэж хамтарч ажилласныхаа дараа Kanye West түүнд өөрийнх нь хувийн туслахаар ажиллах ажлын санал тавьсан гэж байна. За тэгэхээр би чамд жилд 1 сая долларын цалин чинь бол өгнө. Гэтэ чи яг 24/7 бүр ингэ бүхэл бүтэн өдөржингөө яг миний төлөө завтаа байх хэрэгтэй шүү гэжсэн байна. За өөрийнхөө нөгөө шүүхэд өгсөн гомдол дээр болохоор Lauren ингэж бичсэн байна. Маш олон бэлгийн дарамт үзүүлсэн, миксчүүд явуулдаг байсан. Өөдөөс нь харж агаад гар хангалга хийдэг байсан. Уцаар ярьж байхдаа ч гэсэн гар хангалга хийдэг байсан гинэ. God. За 2021 оны сүүлээр яг Kanye West-д яг хувийн туслахаар нь ажилд орж исэн юм байна. Тэгээ тэр үед болохоор Kanye West ингээд Lauren гэдэг эмэгтэй OnlyFans хийдэг үгүй гэдэг нь юу нь бол өөртөө хамаагүй байсан, тоодгүй байсан. За тэгсэн чинь 2022 онд Kanye West чи надад ажиллаа болчихоо. Яг миний хувийн туслах яг юм godlike буюу яг юм бурхан шиг ийм бурханлаг ийм эмэгтэй байхыг би хүсэж байна. Тийм болохоор чи надад болчих гэд ингээ хэлжсэн байна. Тэгээд Lauren тэрийг зөвшөөрөөд тэгээ угаасаа авж байгаа цалиныг адилхан байсан болохоор тэгээ OnlyFans-аа болсон байна. За яг түрүүн text message гэж ярьлаа штэ. Бэлгийн дарамт учруулж исэн мессежүүд явуулдаг байсан ингээд. За тэгээд өөрийнхөө яг шүүхт өгсөн гомдол дээр ингэж бичсэн байна. За Kanye West-ийн явуулж исэн мессеж нь юм байна. Миний асуудал юу гэж би хүнтэй унтахыг хүсэж байна. Гэхдээ хүнтэй унтсныхаа дараа би өөрийг нь ямар хүчтэй шаасан гэдгийг ингээ хилүүлэхийг хүсэж байна. Тэг ингээд секс хийж явах явцдаа бас чи намайг өмнө нь амар хүчтэй ингээд шаасан шүү гэж ингэж хилүүлэхийг хүсэж байна. Тэгснээр тэр унтж байгаа эмэгтэйчүүд миний араар тавиасаа гэж хүсэж байна гэсэн утгатай мессеж байна. За тэгснээр яг ингээ өөр эмэгтэйчүүдтэй сексийн харилцаанд орохоос өмнө Kanye West нөгөө Lauren гэдэг хувийн туслахаасаа элэг эрэхтэн томруулдаг. Тэгээ одоо Viagra шиг тийм зүйл авчир гэж хэлдэг байсан гинэ. Энийг болохоор sexual enhancement honey гэж хэлж байгаа юм байна. Энэ нь болохоор сексийн чадварыг дэмждэг ийм зүгийн бал гэж нэг юм байдаг юм шиг байна. Тэрийг авчир гэдэг байсан гинэ. За тэгснээр өөр модель эмэгтэйчүүдтэй унтж байгаа бичлэгээ хувийн туслах руугаа явуулдаг байсан байна. Өөр бас бичсэн мессежтэй миний эрэгтэн racist байна уу гэж асуужсэн байна. Racist гэдэг чинь арьс өнгөөр ялгарлах гэсэн үг шүү дээ. Тэгээд миний эрэгтэн одоо ингэж арьс өнгөөр ялгарлаж байгаа юм шиг ийм эрэгтэн байна уу гэж асуусан байна. Би цагаан арьстай, харуудах шиг өгцөгтэй тийм эмэгтэйчүүд рүү гөлрөөд тэгээ өөрийнхөө racist эрэгтнээ ингээ үхтлэн яг энэ үгийг арай нэг зөвлөрүүлж хэрэглэх юм юу байгаа юм бэ? Racist эрэгтнээ үхтэн самар гэж биччихсэн байна. За тэгээд ажил ярих нэрийдлэр уцаар залгаснаа. Тэгээ ярьж байгаа хоорондоо одоо тэр Lauren гэдэг эмэгтэйгийнхээ хоолойг сонсож байгаа хоорондоо ингээд гар хангалах хийдэг гэсэн гинэ. Тэгэд ингээд ийм тачаадж байгаа дуу гаргадаг гэсэн гэж байна. За тэгээ өөдөөс нь харж байгаад бас гар хангалах хийжсэн гэсэн шүү дээ. За энийг яг юу болсон бэ гэсэн чинь яг хувийнхаа онгоцоор Lauren, Kanye West болон Kanye West-ийн одоо хэд хэдэн ажилчид ингээд нисчихсэн гинэ ажиллаар Парис руу. За тэгсэн чинь Kanye West нөгөө ажилчдыгаа гаргацсан гэсэн Lauren битэрч ярих юм байна. Тэгээд Kanye West Lauren-ыг дагуулад өөрийнхөө өрөөлөө орцсон. Тэгээд хаалгаа цаажилцсан гэсэн. Тэгээд тэр хаалгыг дотроос нь онгойлгох боломжгүй болгож цаажилцсан. За тэгээд Kanye West орондоо очиж хэвтээд тэгсэн чинь нөгөө Lauren гэдэг эмэгтэй өөдөөс нь харсан сандал дээр нь суусан гинэ. Тэгсэн чинь хүнжлэнд ороо гар хангалгаа хийдсэн гэсэн. Тэгсээр гад унтсан гэж юм. Ямар заваа юм бэ? 2022 оны 9 сард Lauren Pisciotto гэдэг эмэгтэй хувийн туслахаасаа Chief of Staff буюу хүний нөөцийн дарга гэх юм уу ийм албан тушаалд ингээд тушаал агсан юм байна л да. За тэгээд тушаал агч байгаа юм чингээд 3 сая долларыг өгнө гэж амлаж ирсэн юм байна. Тэгсэн чинь 1 сарын дараа ажлаасаа халагдсан гэсэн. За тэгснэ ажлаасаа халагдж байгаа одоо ажилгүйдгийн нөхөн тэтгэмж гэж байдаг штэ. Тэрнийхээ хүрээнд бас 3 сая долларыг чи өгнө гэсэн юм байна л да. Тэгэхээр нөгөө нэг Lauren ч за тэгье гэж зөвшөөрсөн чинь тэр мөнгөө өгөөгүй гэж байна. За тэгээд ийм хэрэгүүдээр Kanye West-ийг шүүхт өгсөн байна. За тэгсэн чинь 2022 оны 11 сард Rolling Stones гэдэг сэтгүүл Kanye West-ийн зүгээс бэлгийн дарамт авч исэн гэсэн ажилчид маш ихээр гарч ирсэн. Kanye West ажилчдаа өөрийнхөө pornography бичлэгүүдэд үзүүлдэг байсан. Тэгснээ
маш юм ёс бус зургнуудыг үзүүлдэг байсан гэж энэ өөрийнхөө болон X эхнэр Kim Kardashian хоёрын одоо ийм зургуудыг ажилчдаа үзүүлдэг байсан байна. За тэгээ Kanye West бас Instagram постн дээрээ өөрийгөө порнонд донтсон гэж хэлжсэн. За тэгээд энэ порнонд донтсон донтолт нь гэр бүлийг нураасан гэж хэлжсэн байна. Тэгэхээр ер нь бол порнонд донтсон, сексэнд донтсон гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрчихсэн. Тэгээд байнга ингээ гаргалга хийдэг. Хүний өөдөөс харж байгаа гаргалга хийдэг, уцаар ярьж байхдаа гаргалга хийдэг гэд бүр одоо энэ Lauren Pisciotta гэдэг эмэгтэй мэдүүлэг яг үнэн болж тарах гэдэг байгаа байхгүй юу? Тэр хүн өөрөө хүлээн зөвшөөрсөн порнонд донтсон гэдгээ. Тэрнээс гадна Kanye West өөр ажилчид бас тэр хүнээс бэлгийн дарамт авдаг байсан гэж байна. Тэгэхээр Lauren амлсан 3 сая доллараа аваагүй. Дээрэс нь одоо түүнд ажиллаж байгаа хугацаанд маш их бэлгийн дарамт, сэтгэл зүйн дарамтанд өртөжсэн гэдэгт нь бол би бол итгэж байна. За бас ийм сургал байгаа юм байна. Kanye West ч одоо Yeezy гэдэг брэндтэй продюсер гэснээр бас Yeezy-гийн машин гаргацсан, дэлхийд 2хан үйлдвэрлэгдсэн машин гаргацсан. За тэгснээ өөр бас ямар салбар руу орж байгаа вэ гэсэн чинь порнографи салбар руу орж байгаа юм байна. Гэтэ энэ бас яг цуурхал болохоор яг үнэн үг нь баттай биш. Би бол гэхдээ магадгүй л гэж бодож байна. Хэрэг үнэхээр донтцсон бол тэгэл за ингээд порнографи хийдэг болъё, порно салбар руу оръё гэж ярьж магадгүй л. За Kanye West-ийн X эхнэр Kim Kardashian ч анх нөгөө өөрийнхөө задарсан секс бичлэгнээс болж од болж исэн шүү дээ. Ray J гэдэг одоо рэпер залуутай үерхдэг байсан. Тэгсэн чинь Kanye West тэр секс бичлэгийг байнга үздэг байсан гинэ. Өөрийнхөө эхнэрийг өөр хүнтэй унтж байгааг хардаг. Сонголтоор ингээ хараад байж ин гэхээр надад бүр ингээ үнэхээр хэлэх үг алга. Тэгснэ Kanye West ч одоо ингээд өөрийнхөө туслахыг ингээд амар их дарамтлж ирсэн байгаа даа штэ. Тэгэхээр Bianca гэд одоо эхнэрээ араар нь тавьчихсан гэсэн үг болоод байгаа. За Bianca Censori бол одоо 29 настай 1995 онд төрж исэн. 2017 онд архитектурын мэргэжлээр сурж байгаа сургуулиасаа гарсан гэдэг мэдээ бас байгаа бол өөрийнх нь LinkedIn дээрх байдаг мэдээллүүдээр болохоор Австралийн Мельбурн их сургуулийг бакалавр болон магистрийн зэрэгээр ингээд архитектур мэргэжлэрээ сурж төгссөн гэж юм. 2020 онд яг магистрийнхаа зэргийг хамгаалсан гинэ. За бид нар Bianca Censori'г яг Kanye West-ийн 2 дахь эхнэр гэдгээр нь маш сайн мэднэ те. За тэгсэн чинь хүмүүсийн нэг мэддэггүй зүйл нь юу вэ гэхээр Bianca Censori'гийн гэр бүл бол амар юм гангстер гэмт хэрэгтэн гэр бүл байд юм байна. За Bianca-гийн аав болох Leo Censori эсвэл Elia Censori гэж дуудаж болно. За энэ хүн болохоор 1982 онд шоронд сууж исэн байна. Хар тамхи борлуулдаг байсан гэсэн хэрэгээр мөн буу сум гих мэтчлэн зүйлийг биедээ авч явж исэн гэсэн шалтгаанаар шоронд сууж исэн байна. Bianca-гийн бас хамаатны ах нь бас хүн амны нэрийг үлдчихсэн байна. За тэгээ энэ хэрэгээрээ таацлуулж исэн гэдэг мэдээ байдаг бол саяхан бас таацлуулаагүй бүх насаараа хорих ял авсан гэдэг ийм мэдээ бас байгаа юм байна. Тэгэхээр ер нь л яг ийм амар ганг гэр бүлээс гаралтай байгаа. За ээжийн талаар бол мэдээлэл байдаггүй юм билэ. Ээж нь яг ийм медиа, камер, папарацнараас нэлээд хол байдаг. Kanye West болон Bianca Censori хоёр анх яаж танилцчихсан бэ гэсэн чинь 2020 онд Kanye West тэр үедээ Kim Kardashianтай ингээд эхнэр нөхрийн харилцаатай байсан. Тэр үедээ Bianca руу Instagram-аар бичсэн гэж байна. Хурж ирээд над дээр ажил гээд. Манайд архитектурч хүн хэрэгтэй наа чи манайд ажил гээд. Тэгээд Bianca Австралиас нүгээд Лос Анжелес руу Kanye West-ийн Yeezy гэдэг брэндэд архитектурчаар ажиллах гэж очиж исэн байна. За тэгээ Kanye West-ийн доор 2 жилийн турш ажиллаад 2022 оны 12 сард энэ хоёр нууцаар гэрэлжсэн байна. За Kim Kanye West хоёр болохоор 2022 оны 11 сард салсан. Тэгсэн чинь салсныхаа 1 сарын дараа Bianca гэдэг эмэгтэйтэй Kanye West шууд гэрэлцсэн байна. Хэрвээ чи Vintage-ийн дугаар барьдаг бол дата нэгж авах болгондоо 10% буцаа олголт авмаар байна уу? Tokyo.com cashbackтай гэсэн урт хугацааны loyalty хөтөлбөр явагдаж байгаа маань л да. 2024 оныг дуустал зөвхөн Tokyo application-ээр Unitel-ийн дата нэгж авах юм бол тэр үнийн дүнгийнхаа 10%-ийг та буцаагаад авах нэ. Гэхдээ нэг зүйл сануулж хэлэх юм бол Unitel-ийн дата нэгж авахдаа төлбөрийн аргуудаасаа зөвхөн Tokyo дансаараа төлөх гэсэн аргыг сонгочиж таны cashback чинь цуглах байгаа шүү. Хэрхэн Tokyo дансаа цэнгэлж cashback авах вэ гэдэг зааврыг хүргэе. Tokyo application руу ороод хитвчдэрээ дараад тэгээ тэр карта сонгохоор цэнэглэх гээд гараад ирнэ. Тэгээ ороод цэнэглэх үнийн дүнгээ оруулаад QPay дээрээ дараад банкаа сонгоод тэгээ Tokyo дансаа цэнэглэн ингэснийхаа дараа төлбөр гэсний доор байгаа дата нэгжээр дараад авах гэж байгаа дата эсвэл нэгжээ сонгоод тэгээд Tokyo данс гэсний сонгоод төлбөрөө хийчихнэ. За ингэсний дараа буцаад итгэвч рүүгээ орохоор cashback гэдэг хэсэг дээрээ дарахаар 1500 төгрөгийн cashback одоо ингээд буцаад ороод ирж байгаа гэсэн үг. Жаргалтай мөчөө буцтай хуваалт. За Kim Kanye хоёр ч 2014 онд гэрлээд тэгээд
7-8 жилийн харилцааны туршид нийт 4 хүүхэдтэй болсон. Тэгэд ингээд бодоод үзэхээр 2022 онд Ким Каньегээс салсан бол Канье эхнэрээ араар тавиадсан байгаа даа. Лорен гэдэг эмэгтэй рүүгээ баахан мессежэл өөр модель эмэгтэйчүүдтэй унтж байгаа бичлэгээ явуулжсэн. Тэгэхээр эхнэр нь байсаар ижиж өөр эмэгтэй хүмүүстэй унтдаг. Тэгээд тэгснээр би ийм харуудах шиг бүхтэй цагаан арьстай охтуудыг ингээд шаамаар байна. Тэгээд ямар амар шаалгуулснаа ингээд сонсохыг хүсэж ингээд тэгж яриад нь штэ. Ким угаасаа ингээд Каньегээс салсан бүр үнэхээр болсон юм байна. Хэдүүлээ Бьянкагийн яг Канье Уэсттэй гэрлэхээс өмнөх зургуудыг харах юм бол Бьянка гэрдөөсөө танихгүй. Үнэхээр гоё эмэгтэй. Кимтэй маш адилхан. Бие мие нь бол бүр ингээ үнэхээр тасарсан. Яг ингээл баримл шиг биетэй. Тэгээд гэхдээ хувцалт нь бол бүр шал өөрөөсөн. Бид нар хизээж танихгүй гэсэн чинь Каньетэй гэрлээд маш өөр болсон. Тэдсэн чинь өнгөрсөн 3 сард Бьянкагийн аав нь Канье Уэст тэр хоёрыг хурдан Австралид ирэх гэд бүр ингэж яаруулсан гэж загинсан гэж байна. За яагаад гэсэн чинь огт нь ингээл гадуур амар хувц өмсөөл худлаа зүгээр юм нөмөрсөн хэрэгээр ингээд хөхөө харуулад байна. Эмзэг эрэхтний харуулад байна. Бүксэн харуулаа яваад ингээд аав нь амар ундууцаад тэгээд Канье Уэсттэй ярилцмаар ингээд гисэн гинэ. За тэгсэн чинь тэг Канье болон Бьянкагийн аав гэж одоо хадам аавтайгаа одоо болсон тэр яриа нь болохоор ингэсэн гэж байна. Чи хоёр охинтой бидтэй. Чиний хоёр охтуудыг чинь нөхөр нь ингээд гадуур ингэж хувцлаа тэгвэл чамд ямар байх вэ гэд ингэж загинсан гэж байна. Гэтэ энэ нь бас allegedly буюу ингээд амд амьдсан яриагаар яг үнэн үгүй нь мэдэхгүй. Гэтэ ямар ч аав тэгээ охиноо ингээд нэг залууд ингээд бир болгосон чинь охин нь ингээд төмний нүдэн дээр шалдан шахуу шалдангаас бараг долоон дээр ингээд яваад байвал ямар ч аав тэгээ ямар бүр гэмт хэрэгтэн байсан ч гэсэн аав бол тэгэл ямар ч охиноо ингээд хамгаалаад өмөөрөөл тэр нөхрийн загнах л хэлэхгүй дээ. Тэгэхээр бас ингэж хэлсэн нь үнэн баг. За тэгсэн чинь Бьянкагийн найз нь ингэж хэлсэн байна. Канье Уэст Бьянкаг яг л юм урлагийн хэрэглүүр юм шиг ашигладаг. Зүгээр өөрийнхөө мэдрэмжийг ингээд Бьянкагаар дамжуулж илэрхийлээд байдаг. Бьянкаг хүн шиг биш зүгээр л яг ингээд эд зүйл шиг ашигладаг. Тэгээ Бьянкагийн одоо папарацци дүрцэн зургийг харах юм бол Яна Бьянка ингээд галзуурчжээ үнэхээр ухаан санаагаа алджээ гэж бодох боловч яг Бьянка Канье Уэстэс тусдаа байхдаа Австралид гэртээ ирэхдээ бид нартай уулзахдаа Бьянка яг back to normal буюу хэвийн байдал руугаа эргэж очдог гэж хэлсэн байна. Даруухан болоод яг хуучин шигээ болдог. Тэгээ тэрийг харах ингээд сэтгэл санааг ингээд тайвшруулдаг гэж хэлсэн байна. Бид нар Бьянкаг алдчихлаа гэж үдээ тэгээ уулзгаар яг хуучин шигээ. Тэгэхээр Бьянка яг Канье Уэсттэй байхдаа л амар эвгүй хувцлаад байдаг. Тэснэ Канье Уэстэс тусдаа байхдаа ингээд ажилласаа завсарлага авсан юм шиг байдаг гэсэн. Бүр яг ажилласаа завсарлага авсан юм шиг гэж хэлсэн. Хаашаа нөхрөөсөө ингээд холцсноо ёо за амрах минь ёо за ингэж өөрийнхөө дуртай хувцыг өмсөх минь гэдэг ингээд тайвширдаг гэсэн үг юм хайш юм бэ. За тэгснэ энэ хоёрын харилцаа надад ихтэй угаасаа л амар сонир санагддаг заяа. Бүгдээрээ нөгөө нэг Венецд болсон одоо тэр аимшигын зүйлийг саний л да. Энэ хоёр чинь Венецд ингээд яг Венец чи одоо ингээд утсан дээр тогтдог хот гэж байгаа штэ. Тэгэд ингээд хот дундуураа ингээд бөгд буюу завь түрээслээд ингээд явж байгаа хгүй гэсэн чи тэр завин дээр яасан гэж Бьянка Канье Уэстийн эрхтнийг нь хөгжижсэн. Бүр зураг хүртэл байдаг. Канье Уэстийн бүхснийг л болсон. Бьянка урд нь өвдөглөөд суудсан. Канье Уэст порнонд донтцсон. Канье Уэст сексэнд донтцсон. Тэгээ Бьянка зүгээр л яг ингээд тэр хүний тэр гаж хүслийг нь хангах хэрэглүүр болоод байгаа хгүй бүх зүйлээрээ өмсөх зүүхээ хүртэл тэр хүнээс залгана. Тэгнэ ингээл тэр хүн гинт ингээл ингэж унтаж модмаар санагдал гинт юм уу хөлмөр санагдвал тэгэл шууд хааж байсан хамаагүй тэгэл хөвөлцдөг. Тэгээд Бьянка яагаад өрдөөсөө ийм хүнээс салдахгүй бол өөрөө ингээд дуртай байгаад ингэж баймаргүй л юм те. Тэгэд найзууд нь бас ингэж хэлжсэн. Бьянка ингээ хэрэг биднээс ингээ холбоо молбоогоо таслаад те ямар нэг ингээд cult буюу ийм муу шашны ямар нэг юмд ингээд өртөө толгоогоо угаалгаад яваад байгаа юм биш үү гэхээр найз нартайгаа холбоотой байдаг уулздаг. Тэр арай тайвширдаг гэж байна. Яг Канье Уэст юу тохиолдсон бэ? Би тэгээд The Genius of Kanye West гэдэг нэг видеог үзсэн баггүй гэсэн чи тэрэн дээр Kanye West-ийн ээж нь түүнийг дандаа ингээ үдэл бодлоо байнга илэрхийлжээ, юу бодож байгаагаа байнга илэрхийлжээ гэж ингэж өсгөж хүмүүжүүлсэн гинэ. Тэгээ Kanye West ингээд тэрийг нь сүүл рүүгээ арай буруу утгаар ашиглаад байдаг болсон юм шиг үлээ. Тэр хүний эгонд дээлээд би үдэл бодлоо хэлэх хэрэгтэй гэл бүр ингээд өөрийнх нь үдэл бодол юу ч үсэн хамаагүй зүгээр орилоод, тулгаал, дайраал, гараагаал үнэл хүндэтгээл тэгээ эгонд дийлээл. Тэгээ Kanye West-ийн ээж гиснээс Donda West өгс оруулах хагалгаа болон Tammy Tag буюу гидснийхээ арьсыг ингэж татуулах
тийм хагалгаа хийлгээд нас орж исэн юм байна. За тэгээ яг Donda буюу Kanye West-ийн ээжийн үхэл бол ингээд айгүй нийгмийг шууруулсан зүйл болсон байна л да. За түүний хагалгааг болохоор доктор Адамс гэдэг нэртэй маш их алдартай мэдсэлж хийсэн. За энэ хүн болохоор 8 жил сурсан, 15 жилийн мэргэжлэр ажилласан. Дээрээс нь celebrity ингээд маш алдартай юм жөөрийн гэсэн ингээд сууг муугтай хүмүүс ингээд маш сайн мэддэг. Дээрээс нь энэ хүн дээр хагалгаа илгээд тийм маргааш өнгөрцөн байгаа байхгүй юу. Тэгээд доктор Адамс ч бүр ингээд нэвтрүүлэгт орсон. Би ямарч буруугүй. Би уг нь Дондад ингээд хагалгаа ичээд за та ингээд идгэртлээ. Имлэгтэй байжгаад гарсан дээр юм шүү гэд хэлсэн чинь миний хамаатны дүү яг юм мэрэгжлийн сувлагч тийм болохоор би гэртээ арай идэгчээ гэж хэлээд имлэгээс гарсан гэж юм. Гэтэ энэ нь болохоор зөвхөн тэр доктор Адамсын хэлж байгаа үг. Энэ үг нь үнэн үү худлаа юу гэдгийг Дондаас сэрээд баталж чадахгүй. Тийм болохоор тэр хүн худлаа хэлж магадгүй. Тэгсэн чинь нөгөө нэг сувлагч дүү гэдсэн гэсэн штеп. Тэр дун болохоор хизээж тийм юм байгаагүй гэж худлаасан. Доктор Адамс худлаа хэлж байна. Би тэр үед өвдөөсөө их жага хажууд байгаагүй. Би харин baby shower буюу одоо ингээд шинэ хүүхэд төрхөөр ингээд хүүхэд иргэдэн штэ. Тийм ажиллаар ингээд хотоос гараад явцсан байсан. Тэгээ би хажууд нь өвдөөсөө байгаагүй гэж хэлсэн байна. Тэгээ түүний үхлийн шалтгааныг болохоор бас одоо тийм уг сурвалжах мэцэл хийлгсэн хүн эсвэл гизээ тайруулж ингээд татуулсан хүн яг юм тэгшин хөвтөж болтгүй юм шиг байна. Тэгээ заавал юм 30 градусын налуутай хөвтөх хэрэгтэй байдаг гинэ. Тэгсэн чинь Дондаг 30 градусын налуутай хөвтүүлээгүй болохоор нас орсон гэж бас нэг хүн хэлсэн. Гэхдээ энэ нь ч гэсэн баттай биш. Тэгээд ер нь Kanye West ээжтэйгээ бүр маш дотны харилцаатай байсан. Ээж нь хүүгээ бүр маш их дэмждэг, карьерийг нь маш их дэмждэг, үзэл бодлоо илэрхийлгэл амар хайрладаг, амар гоё харилцаатай байсан. Тэг магадгүй ээжийг алдснаас хойш Kanye West ингээ багаар ингээд одоо травматаад PTSD болоод тэрийг ингээ мэдхгүй тэгээд ингээ бүр буруу өгшүүлээд ингээ яваад байгаа. Тэг ингээ эвдэрсэн болов. Тэгээ өөх сурвалжах liposuction, tummy tuck буюу гизээ тайрч татах хагалгаа. Одоо ч гэсэн аюултай гэдэгдэн штэ. Тэгээд мэдгүй одоо ингээ эмчнэрийн чадвар сайжирч мажраад арай ингээ үхэл мөхлийнх нь аюул бага болсон мó мэдгүй ямар ч сан дээр үед бол амар байсан байна. Одоо ч гэсэн яг иймэрхүү хэрэгүүдээс болоод амар байгаа байх. Тэгээ та нар энэ дээр юу гэж бодож чинь дээрэс нь нөгөө нэг хувийнхаа туслахыг тэгэж амар дарамтлагдаг байсан дээр бүр яг ингээд юу гэсэн үг юм бэ? Уцаар ярьж байхдаа доороо ингээд ингэж яг зөв хүний үйлдэл мөн үү тэр яг эрүүл хүний үйлдэл мөн үү? Хувийн туслахаа өрөөндөө төгччээд хүнжил доороо ингээд гар хангалга хийгээд ингээд эрүүл хүнээс гарах үйлдэл мөн үү? Kanye West-ийг арай өөр өнцгөөс тайлбарлаж чадах юм байна уу? Kanye West зүйл энэ амьдралыг зүгээр ингээ хий хоосон зүйл ердөөсөө сайн муу гэж байхгүй гэ зүгээр ингээд бүр ингээд энэ амьдрал бол зүгээр Matrix бид нар зүгээр л ингээд хүмүүсийн удирдлагын доор байгаа зөв буруу ёс суртахуун гэж юуч байхгүй гэд бүр ингээд яваад байна уу? Kanye West-ийг угаасаа амар олон талаас тайлбарлсан юм байт юм билээ. Яг шууд Kanye West эрүүл бус гэж байгаа хүн байгаа. Kanye West бүр ингээ асар ухаантай ингээд бүх тэр conspiracy theory буюу нөө хуйлдааны онол бүх тэр Matrix бүх юмыг ингээ судлаа мэдсэн болохоор энэ хүн ингээ шал өөрөөр амьдарч байгаа гэж тайлбарладаг хүмүүс байт юм билээ. Гэтэ би яг энэ conspiracy theory-нүүдийг судалж үзээгүй байгаа. За тэгээ дараагийн бичлэгээр болцгоё.